За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Солонгос улс дахь ажлын нэг өдөр нэвтрүүлэг маань өнөөдөр ийхүү эхэлж байна. За өнөөдрийн ажил бол Солонгосоор чундаанжи буюу одоо монголчлууд айлуудын хаалган дээр сонин сэтгүүл наах ажил байна. За өнөөдөр ингээд сэтгүүлээ барьсан, цүнхэлсэн ингээд байж байна. За өнөөдөр наах айл маань 1-2 дугаар байр гэдэг ингээд цаанаасаа даалгавраар өгч байна. За ингээд одоо энэхүү 2 байр руу орж наалтаа хийхээр явлаа. Ер нь бол дэвтэр хамгийн дээд тавтаа. Дээд тавтаас доош хүртэл юм байна. Яагаад явт юм бэ? Айлын хүмүүс бас харагддаг бас. Болтгоо юм шиг байна. Чимээг өгөх. Явт юм байна да. Нууцаар нууцлагдмал газар зогсд юм байна. За сайн бацгаа. Айлаа наагаад явж байна. За тэгээд хамгийн дээдлийн давхартай. Наад байна өнөөдөр цагаагаар жоохон бүрхэг байна. Гадаа цастай. Та энэ өдөр бас хамаагүй ажлын захиал гарч ирээд наалт юм байна. Солонгос улс. Хоёр тийм хөнгөн юм шиг хүнд юм шиг ийм ажил хийж үзсэн юм. Хийж үзсэн бас сонирхолтой юм байна. Бид ч юм ер нь бол монголчууд ч ирчүүдэн дандаа хүнд ажил хийж байгаа шүү дээ. Солонгост дандаа юм өргөх, айл нүүлгэх, хүлэмж барих, барилга дээр ажиллах, цаа тэгэл ногоо тарих гэл дандаа тийм ажил. Ийм ажлуудыг ер нь бол нэг хэрчүүд нь бол хийгээд байдаг юм байна. Тэгээд залуучууд оюутнууд ерөөсөө цаг ашиглаж байгаа ажлыг хийх боломжтой байна. Тэгээд хийж үзлээ. Хөлөл жоохоо бит юм байна. Ер нь бол 4 цаг зогсолтгүй алхах юм байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Солонгос улс дахь ажлын нэг өдөр нэвтрүүлэг маань өнөөдөр ийхүү эхэлж байна. За өнөөдрийн ажил бол Солонгосоор чундаанжи буюу одоо монголчлууд айлуудын хаалган дээр сонин сэтгүүл наах ажил байна. За өнөөдөр ингээд сэтгүүлээ барьсан, цүнхэлсэн ингээд байж байна. За өнөөдөр наах айл маань 1-2 дугаар байр гэдэг ингээд цаанаасаа даалгавраар өгч байна. За ингээд одоо энэхүү 2 байр руу орж наалтаа хийхээр явлаа. За машиг авчихна. За ер нь бол дэвтэр хамгийн дээд тавтаа. Дээд тавтаас доош хүртэл юм байна. Наагаад явт юм байна. Айлын хүмүүс бас харагддаг бас. Болтгоо юм шиг байна. Чимээг өгөх. Явт юм байна да. За зүгээр асуу. За ингээ ямар ч нэг 2 байш наагаад гараад ирлээ. За энэ хүү ерөнхийдөө наах байшингуудаа бол ер нь бол байгууллагууд захиалгаар өгд юм байна. Тэгээд хямдралтай дэлгүүр болон шинээр нэгж байгаа газруудынхаа энэ захиалгын дагуу хүмүүст ингээд захиалгаар өгчт юм байна. Тэгээд тэрнийхэн дараа хүмүүсээ хөлсөж аваа тэгээд ингээд наалгад юм байна. За ер нь бол тэгээд наалахад бол 3-аас 18 давхар хүртэл тэгээд ер нь тэгэл байнгын алхаатай гүйлтэй л явд юм байна. Тусгай машинаар хүмүүсүүдийг авч яваад хөргөж өгöd. Тэгээд бүгдөө тараа газ наагаал. Тэгээд машин дээрээ цуглаал тэгээд яваад байдаг. Ер нь бол солонгосчууд их наад юм байна. Тэгээд өдөр хүүхдээ харж байгаа, хүүхдээ цэцэрлэгтээ явуулцаагаар ажилгүй байгаа эмэгтэйчүүд ихэнх болцоо хийдэг тийм ажил байна. За ингээ машин руу явцгаа. За яг одоо машиндаа суугаа явж байна. За манай өнөөдрийн багийн гишүүд энэ 3 солонгос хүн байна. За энэ хүмүүстэй өнөөдөр нэг баг болоод явж байна. Өнөөдөр цасараа жоохон бүүдгэр тийм өдөр байна. За тэгээд өнөөдөр манай ер нь бол энэ миний хийгээд байгаа нэвтрүүлгийн гол зорилго нь Солонгос ирээд хүмүүс
ажил сонирхдаг. За тийм бид бүхэн ч гэсэн нэг Солонгост ажлын нэг өдөр гэдэг пэйж хуудас ажилладаг байгаа. Тэр хуудсанд мессеж болон их асуултууд ирдэг. За тэгээд очиод ямар ажлууд байдгүй, ямар ажил хийвэл зүгээр үү гэсэн асуулт байдаг учраас энэ хүм нэвтрүүлгийг одоо сонирхлын журмаар мэдээлэл маягаар та бүхэнд дамжуулж байгаа гэдгийг та бүхэн зүгээр ойлгоорой гэж хүсье. Баярлалаа. Лифтер хамгийн дээдлийн давхарлаа өгсөж байна. Тэгээд хамгийн дээдлийн давхраас доош буугаад наагаа явчихсан. Тэгээд хөл их өвддөг юм байна. Олон оны наавал бас чанга ажиллана тэгээд. За тэгээд ер нь бол 3-4 цаг наад юм байна. Тэгээд оюутнууд болон ажилгүй байгаа эмэгтэйчүүд ихээр энэ ажлыг хийх боломжтой тийм ажил юм шиг байна. За машин хаагаад болдгоо машин хүртэл ингээд нууцаар нууцлагдмал газар зогсд юм байна. Энэ яг албан ёсны зөвшөөрөг юм шиг байна. За яг одоо гэр хооллын айлууд руу ороод наалтаа хийх гэж байна. За манай хамт олон маань болохоор энэхүү бичлэгийг бол монголчуудаа мэдээлэл хүргэх журмаар энэхүү бичлэгийг ерөнхийдөө хийж байгаа. Тийм болохоор ямар нэгэн ашиг олох тийм зорилго бол байхгүй байгаа. За тэгээд мөн монголчуудаа хандаж хэлэхэд бас энэхүү ажил бас хийгдснээр бас Монголоос Солонгос улсад суралцахаар ирж байгаа оюутан залуус бас цагийн ажлыг бас иймэрхүү ажлууд бас байдгийн байна гэдгийг бас мэдж авах үүднээс бас энэ хүү ажлыг бас хийж байна. За хоёрдугаарт мөн Монголд одоо бизнесийн байгууллагууд маань өөрсдийн гэсэн маркетинг сурталчилгаагаа бас иймэрхүү байдлаар сонирхолтой янзаар бас хийх боломжтой байна. Тусгаалan өөрийн гэсэн дизайнераар тусгаалan одоо яг тусгай тийм зорилт сегмент руугаа хандж энэ хүү сурталчилгааны аргыг бас хэрэглүүл бас зүгээр арга юм байна гэдгийг бас хоёрдугаарт хэлэх гэсэн юм. За тэгээд гуравдугаарт хэлэхэд болохоор ерөнхийдөө энэ хүү үйл ажиллагааг энэ хүү маркетингийн ажиллагааг болохоор баг хамт олон маань одоо тухайн ерөнхийдөө баг өөрөөр ингэсэн багууд ингээд бүрдсэн байт юм байна. Жишээлбэл захиалгын баг, дизайнерын баг, гүйцэтгэлийн баг, за тэгээд энийг наадаг баг гих жишээний одоо баг болон ажилладаг юм байна. Солонгос улсад, Монгол улсад маань бас яг иймэрхүү одоо багийн чиглэлээр бас зүгээр юм шиг санагдлаа. За одоо ингээд энэ гэр хооллын гудамжаар ингээд бүх хайлын хаалгуудаар ингээд ерөнхийдөө наагаад явах юм аа. За тэгээд амжилт хүсье.